Юда Биньямины оронд намайг болгооч гэж гуйсныг сонсоод Йосеф сэтгэлээ барьж чадалгүй чангаар уйлжээ. Тэгээд ах トゥ нартаа өөрийгөө таниулан би та нарын Египтэд худалдсан Йосеф байна гэж хэлв. Йосеф ах нар нь өөрийг нь худалдсан явдлыг өчигдөр болсон мэд тод санаж байлаа. Ах トゥ нар нь маш их цочирдож юу ч хэлж чадсангүй. Эхлэл номын 45 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлд Йосефийн хүү хэлдэг. Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс, бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ. Тэр үед Йосефийн ах トゥ ямар байсан бол Йосеф тэднийг амьд үлдээгч. Алах чирх мэдлэлтэй байсан бөгөөд хүсвэл өшөөгөө авч болох байлаа. Гэвч түүний өвөнд уур хилэн үзэн ядалт өшөө авах сэтгэл байсангүй. Харин ч ах トゥ нараа тайвшруулан бүү намайг энд илгээсэн нь та нар биш. Бурхан ингэж хэлв. Йосеф бурханыг хэрхэн ингэж таньж мэдсэн бол энэ асуултыг авч үзхийн өмнө тэр бурханы тухай юу мэддэг байсныг эхлээд бодъё. Мэдэх нь маш чухал. Учир нь ямиг хэрхэн ойлгохоос бидний бодол харах үнцэг өөрчлөгдөнө. Харах үнцэг өөрчлөгдвөл сэтгэл хөдлөлч өөрчлөгдөж дотор буцалж байсан төгшөөр уур хилэн хормын дотор намжиж болно. Бүх зүйл ямиг хэрхэн таньж ойлгосноос эхэлдэг бөгөөд энэ нь бидний сэтгэл хөдлөлт үйлдэлд хүртэл нөлөөлдөг. Нэгдүгээрт бурхан өөрт нь үнэн чанардаг хүний эцсийг харуулдаг гэдгийг Йосеф мэдсэн. Ах トゥ нар нь Йосефийн өмнө айж юу ч хэлж чадахгүй байгааг хараад бид тэдний цочролд анхаарч магадгүй. Гэвч бурханы бидэнд харуулахыг хүссэн гол хүн Йосеф юм. Бурхан Йосефийн зүрх сэтгэл болон түүнийг ямар байр суурьнд хүргэснээ бидэнд харуулдаг. Бидний амьдралд хувцсан шигдсэн өргөс шиг байнга зовоодог зүйл байдаг. Заримдаа маш ширүүн тухгүй санагдаж, заримдаа гайгүй болдогч тэр өргөс шиг нөхцөл дахин биднийг айлгадаг. Тэгэхэд бид тэр хүн, тэр нөхцлөө дахин бодож зөвхөн өргөсөө л хардаг. Тэр бодол бидний харах үнцэг. Сэтгэл хөдлөлөөр дамжин үйлдэл болдог. Ингээд бурханы өгсөн баяр хөөр, эрх чөлөө, хайр, найдварыг нэг нэгээр нь мэрж үгүй хийдэг. Тэгээд хоосорсон орон зайг харанхуй зүйлс эзэлж эхэлнэ. Сатан биднийг тэр өргөсөө дахин бодож амьдраасаа гэж хүсдэг. Харин бурхан энэ үгээрээ бузар муу эцэстээ ялдаггүй. Өөрийнх нь өмнө үнэн чандарсан хүний төгсгөл ямар байдгийг харуулдаг. Сайхан төгсгөл байна гэж өнгөрөх бус. Тэр төгсгөлөөр дамжуулан бурханыг таньж мэд гэж бидэнд хэлдэг. Бурханыг таньж мэдэхэд бодол өөрчлөгдөж харах үнцэг, сэтгэл хөдлөлч өөрчлөгдөнө. Тэгэхэд Тэнгэрээс ирэх баяр хөөр, эрх чөлөө, найдвар, зориг зүрх бидний дотор бий болдог. Йосефийн мэдсэн эхний үнэн энэ байлаа. Намайг энд илгээсэн нь та нар биш, бурхан юм. Бурханыг харж бузар мууг үлдэхээс татгалзсан. Сорилтоос цухтаж үнэн чандарвал эцэст нь бурхан ялна. Амин. Тиймээс ах トゥ нарын айцыг л бос. Йосефийн зүрх сэтгэлийг харах хэрэгтэй. Бурхан надад мууг үлдсэн хүмүүсийг эцэст нь миний өмнө авчирч надаар тэдэнд сайныг үйлдүүлж байна гэж Йосеф бодсон байх. Үүнийг харсан Йосефийн баяр хөөр, зориг улам нэмэгдэж, бурхантай харилцах харилцаа нь улам гүнзгийрсэн байх. Бурхан бидэнд үүнийг харуулахын тулд Йосефийн түүхийг бичүүлсэн юм. Одоо шинэ гэрээний нэг үйл явдлыг харъя. Иесус Назарын синагогт сурахад хүмүүс түүний амнаас гарах нэгүслийн үгсийг гайхан сонсчээ. Гэвч удалгүй түүнийг багаас нь харж өссөн Йосефийн хүү төдийд үзэн болж хадан цохоо руу авч явж түлхэн унгахаар завдсан. Үгийг сонсоод гайхаж байсан хүмүүс яаж удалгүй Иесусийг алахыг оролдож чадсан юм бол үг сонсоод сэтгэл хөдлөх төдийд зогсож болохгүй энэ явдал харуулдаг. Хүн мэдээн номлолт. Сургаал сайхан байна гэж хэлсэн атлаа зүрхэндээ бусдыг үзэн ядаж бүр алахыг хүсэж болдог. Тэр үед Иесус тэдний дундуур сүр жавхлантайгаар өнгөрөхөд хинч түүнд гар хүрч чадсангүй. Загалмайд цовдлуулах үеийнхтэй адил эмзэг биетэй ганц Иесусийг тийм олон хүн яагаад түлхэж чадаагүй вэ? Учир нь түүнд бурханаас ирсэн эрх мэдэл, зүрх хүч байсан юм. Иесус хуучин гэрээний 2 жишээг хэлсэн. 3 жил 6 сар үргэлжилсэн их өвсгөлөнгийн үед Израильд олон бэлэвсэн эмэгтэй байлаа. Гэвч Илия Сидон нутгийн Зарфат дахь нэгэн бэлэвсэн эмэгтэй уруул илгээгдсэн. Тэр эмэгтэй гурил тос тасраагүй. Мөн Илшагийн үед Израильд олон өмнө өвчтөн байсан ч цэвэр болсон хүн Цэрийн нааман ганцаараа байв. Энэ хоёр хүн бурхан зүрхээ нээж дуулууртаагаар үйлдсэн юм. Иесус жинхэнэ хүний мөн чанартай байсан. Тиймээс нутгийнх нь гэр бүл, ажил мэргэжил, гарал үүслээр нь басамжлахад доромжлол, өвдөлтийг мэдэрч болох байлаа. Гэвч энэ хүмүүс намайг доромжилж байна. Дахин энд ирэхгүй гэж сэтгэл хөдлөлтөө автаагүй. Иесус иш үзүүлэгч төрсөн нутагтаа хүндлэгддэггүй гэж хэлэн хүмүүсийн зүрхийг нэвт харсан. Түүнчлэн бурхан олон хүний дундаас ганц хүнд иш үзүүлэгчээ илгээж чаддгийг мэдэж байлаа. Илия, бурхан яагаад над шиг нэртэй иш үзүүлэгчийг ийм ядуу бэлэвсэн эмэгтэйд илгээж байгаа юм бэ гэж хэлээгүй. Илишаач бурханы агуу зарц би яагаад харь улсын цэргийн жанжинд туслах ёстой юм бэ гэж бодоогүй. Тэд бурханы хийж буй зүйлийг хүлээн авсан. Бид ч хорон бүрд бурханыг зөв таньж байна уу? Хүний сэтгэлийг зөв харж байна уу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Бид доторх шунал хүсэл, дорд үзэх мэдрэмжийн дуу хоолойд савлаж байгаа юм биш биз? Бурхан өөрт нь үнэн ч хүнд ямар төгсгөл өгдгийг мэдхэд бидний амьдралд хүч, эрх мэдэл бий болдог. Бурхан яагаад надад ийм өчүүхэн ажил өгсөн юм бол гэж бодохын оронд өөрөөр хардаг болно.
Бурхан ямар нэгэн зүйл хийх гэж байна. Энэ нэг хүнийг надад даатгачээ гэж бодно. Тэгэхэд бид Бурханы гайхамшигт нууцыг олж харж, зам чанар, амьдрал, үйлдэлээрээ өөрөөр хариу үзүүлж эхэлнэ. Хоёрдугаарт, Йосеф зөвхөн зовлон хараагүй. Харин тэр зовлонгоор дамжуулан Бурханы хийж буй ажлыг харсан. Тэр ах トゥ нартаа хэд хэдэн удаа дохио өгсөн юм. Ах нар нь үр тариа авахар ирж, өмнө нь зүвдэхэд Йосеф эхлээд инхүү хэлв. Би Бурханаас имэдэг, та нар амьд үлдэхийн тулд үүнийг хий. Олон Бурханд Египтэд улсын захирагч нь Бурханаас имэдэг гэж хэлсэн ч ах トゥ нар нь гайхаж юу ч асуугаагүй. Энэ хүн бидний итгэдэг Бурханыг яаж мэдсэн юм бол гэж тэд асуусангүй. Хоёр дахь тохиож байсан бөгөөд ах トゥ нар нь хоёр дахь удаага үр тариа авахар ирэхэд даамал нь тэдэнд инхүү хэлжээ. Энэ нь Эхлэл номын 43 дугаар бүлгийн 23 дугаар ишлэл юм. Та нар тайван бай, бүү. Та нарын Бурхан, эцгийн чинь Бурхан шууданд чинь Эрдэнэс өгсөн мөнгийг чинь би авсан. Энэ бол Египтийн захирагчийн даамлаас амархан гарах үг биш. Тэр айж байсан ах トゥ нарыг Бурханы тухай ярьж тайвшруулсан. Даамал Йосефийн нөлөөгөөр түүний итгэдэг Бурханыг таньж мэдсэн бололтой. Харин Йосефийн ах нар Бурхан эцэг Яаковыг Лабаны гараас хамгаалж их хөрөнгөтэй болгосныг харсан. Лабан араас нь хөөж ирэхэд Бурхан зүүдэнд нь үзэгдэж Яаковд сайн муу юу ч бүү хэлэх гэж анхааруулсныг мэддэг байв. Яаковыг алахыг хүсэж байсан Исавын сэтгэл өөрчлөгдөн дүүгээ тэрэн уйлахыг харсан. Симеон, Леви хоёр шихимийн ирчүүдийг алсны дараа Яаковын гэр бүл Бэтлел руу явсан. Тэр үед Бурхан эргэн тойрны хотуудыг айдас давтуулж хэнийг ч араас нь хөөлгөөгүйг тэд биерээ туулсан. Ийм олон зүйлийг үзэж туулсан атлаа тэд Египтийн даамлаас ч бага Бурханыг сонирхож байлаа. Та Бурханыг яаж таньж мэдсэн бэ? Бидний итгэдэг Бурханыг энэ нутагт хэн мэдүүлсэн бэ гэж тэд ганц ч удаа асуугаагүй. Тэд сүнслэгээр дороотож, гүн нойронд автсан байв. Сүнслэгээр сэрүүн хүн бусдтай уулзахдаа эхлээд сүнсийг нь анхаардаг. Энэ хүн Иесуст итгэдэг болов уу? Иесустэй хувьчлан учирсан болов уу гэж боддог. Тэр даруй сайн мэдээ хэлж чадахгүй байсан ч ийм анхаарал төрүүл залбирч туслах боломж болон Бурханы цагийг хайж эхэлнэ. Гэвч ах トゥ нар хүний сүнсийг олж харахгүй байлаа. Туршлага өөрөө хүнийг өөрчилдөггүй. Бурханыг хэр олон удаа мэдэрснээс илүү түүнийг хөвчлэн хэр гүн таньж мэдэж байгаа нь чухал. Хэн нэгэнтэй олон ажил хийж, их үр дүнд хүрсэн ч хамт хооллож, амьдралын гүн яриа өрнүүлээгүй бол тэр хүнийг сайн мэднэ гэж хэлэхэд хэцүү. Хамт аялж амьдралынхаа тухай хуваалцсан, ямар бодолтой ээж явдгийг нь мэдэхэд бидний хандлага, хүндлэл өөрчлөгддөг. Би ч саяхан ийм зүйл мэдэрсэн. 30 жилийн өмнөөс мэддэг нэг пастортой ойр дотн нөхөрлөөгүй. Холоос л харж явахдаа ямар сайн хүн болохыг нь мэдээгүй. Харин ойроос ярилцахад тэр хүнийг шинээр харж эхэлсэн. Бурханд хандах хандлага, түүний тухай бодохгүй өөрчлөгдөж байвал бид Бурханыг хөвчлэн таньж эхэлж байна гэсэн үг. Эцэг ихээрээ дамжуулан Бурханы ажлыг олон харсан атлаа амьдрал минь өөрчлөгдөхгүй байж болно. Хэрэв би бусдын сүнсийг ч сонирхохгүй байвал Бурханыг үнэхээр таньж байна уу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Английн итгэлийн сэтгэгч Уильям Лоу инхүү хэлсэн. Хамгийн агуу итгэгч бол хамгийн их залбирч, мацаг барьж өглөг өгдөг хүн биш. Тэр бас өөрийгөө захирах болон бусдыг хайрлах чанараар хамгийн шилдэг хүн ч биш. Хамгийн агуу итгэгч бол Бурханд үргэлж талархаж, Бурханы хүснийг хийдэг хүн юм. Тэр амьдралын бүхнийг Бурханы сайн сайхны жишээ болгон хүлээн авч, бүх зүйлийн төлөө Бурханыг дуртаяа магтдаг хүн юм. Байнга өөрчлөгддөг урвч сэтгэл. Хайр нь хэн нэгнийг үзэн ядалтаас ч илүү шархлуулж болно. Иесус олон үг хэлбэл Бурхан сонсно гэж бодон залбирахдаа утгагүй үг бүүд авт гэж хэлсэн. Юу залбирч байгаагаа ч мэдэхгүй механикаар ярих бус ганц үг хэлсэн ч үнэн сэтгэлээсээ хэлэх ёстой. Мацаг барьснараа бардамнаж хэрэлдэж муу үйлдэлийг Библи зэмлдэг. Бурхан таалагддаг мацаг нь өлссөн хүнд хоол өгч. Нүцгэн хүнийг хувцлах явдал гэж заадаг. Хайргүй өглөг ямар ч ашиггүй бөгөөд хүмүүст харуулахын тулд бүрээ үлээж болохгүй. Харин жинхэнэ талархлыг хуурч хийж чадахгүй. Бурханы хийдэг бүхэн сайн, Бурхан сайн, танд баярлалаа гэж үнэн сэтгэлээсээ хүлээн авдаг хүний талархал жинхэнэ байдаг. Йосеф зөвхөн зүйдээ харж амьдраагүй. Тэр Бурханы зөвшөөрсөн зовлон донд Бурхан юу хийж байгааг ойлгон амьдарсан бөгөөд энэ нь Бурханаас авсан зүйдийг нь улам гэрэлтүүлсэн. Бурханаас авсан зүйдээ л харж биелсэн эсхийг нь шалгаад байвал бидний сүнс өнгөц болж болно. Бурханы өгсөн зүйд ч миний цаг, миний аргаар биелэхгүй байх нь олонтаа. Тэр Бурханы арга, Бурханы цагт биелдэг. Мөрөөдлөөс илүү чухал зүйл бол Бурханыг таньж мэдэх мэдлэг, түүнийг мэдэх хүсэл, Бурхантай тогтоох хувийн харилцаа юм. Тэгэхэд бидний өрөвч сэтгэл Бурханы өрөвч сэтгэлийг дуурайж хайр маань хүнийг амьлуулах үнэнч хууршгүй хайр болно. Амин. Йосеф Бурханы хүснийг хийж түүний баярлагыг баярлан Бурханыг магтдаг байлаа. Амьдралын зовлонг зөв ойлгох нь тийм чухал гэж юу хэмээн асууж болно. Өнөөдрийн үг яагаад чухал болохыг харуулдаг. Йосеф өлсөж өгөх байсан гэр бүлээ аварч амьдрах газар бэлдэж өгсөн ах トゥ нартаа уур хилэн үзэн ядалт өшөө авалтаар босд. Хайр инэрлэр хандсан намайг энд илгээс нь та нар биш Бурхан юм. Бурхан та бүхнийг хаашаа илгээж байна вэ? Ажил бүтлгүүдэж өөр газар явах болсон учраас үүнийг Бурханы хийсэн зүйл биш гэж бүүд өгнө. Бурхан заримдаа Йосеф шиг маш хүнд зүйл туулсны дараа биднийг нэг газар илгээдэг. Заримдаа хүмүүсийн атаархмаар сайхан, сүртэй замаарч хөдөлдөг. Аль ч үед Бурханы хийж буй зүйлийг зөв таньж мэдэх нь чухал.
Зөв ойлголт хүнийг амьлуулж өшөө авахаас хамгаалan Бурхны өгсөн сайхан сэтгэл хөдлөл амар тайвныг алдахгүй байлгадаг. Тэгвэл Йосеф Бурхан өөрийг нь төрүүлж илгээснийг хэрхэн мэдсэн бэ? Нэгдүгээрт тэр дотор нь ажиллаж буй ариун сүнсийг хүлээн зөвшөөрсөн. Хуучин гэрээний үед ч ариун сүнс Бурхны хүмүүсийн дунд ажиллаж байсан. Ром номын 8 дугаар бүлгийн 27 дугаар ишлэлд ийхүү өгүүлдэг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг нэгтлагч нь мэддэг. Учир нь Бурхны хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө сүнс зуучлан гуйдаг юм. Бурхан бидний зүрхийг нэгтэлж ариун сүнсний бодлыг мэддэг бөгөөд сүнс Бурхны хүслийн дагуу итгэгчдийн төлөө зуучлан гуйдаг. Бид өөрийн бодол болон ариун сүнсний өгсөн бодлыг хэрхэн ялгах вэ? Заримдаа энэ хоёр холилдсон мэт санагдана. Гэвч миний бодолч байна, Бурхны бодолч байна. Бурхан ойлгоно биз гэд хайхрамжгүй өнгөрч болохгүй. Еврей номын 4-р бүлгийн 12 дугаар ишлэлд Бурхны үг амьд бөгөөд идэвхтэй гэжээ. Тэр үг сэтгэл сүнс, үе мөч, чүмгийг салталныг татгаж зүрхний бодол санааг шүүдэг. Бид өөрийн хүсэл шунлаас гарсан бодлоо, эсвэл ариун сүнсний өгсөн бодлоо гэдгийг үгийн өмнө үргэлж ялгах хэрэгтэй. Ром номын 8 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлд Махбодын бодол санаа өхөлт, сүнсний бодол санаа ам ба амар тайван гэжээ. Махбодыг дагсан бодол эцэстээ зовнил, уу гашуу, харамслыг үлдээдэг бол сүнсний бодол ам, амар тайван муруу хөтэлдэг. Сэтгэл судлалын нэг номд хүн сайн хийсэн зүйлээсээ илүү хийгээгүй зүйлээ удаан харамсдаг гэжээ. Тиймээс өнгөрснийг зуурч харамсах бос. Хараахан хийж амжаагүй зүйлээ оролдож үзхийг зөвлөсөн, бүтлгүүдэж унсан ч дахин оролдоорой гэсэн үг. Йосеф, намайг илгээсэн нь та нар биш, Бурхан ингэж хэлэхдээ өөрийн хүслээс гарсан бодол болон Бурханы өгсөн бодлыг ялгасан. Цаг өнгөрөх тусам улам сайн ялгаж сураарай. Тэгэхэд бидний доторх баяр хөөр, найдвар өсөж, бат байдал, зориг улам нэмэгдэнэ. Энэ бол Бурханыг таньж мэдэх ихний зам юм. Дотор тань ажиллаж буй ариун сүнсийг хүлээн зөвшөөрч үгээр бодлоо ялган таних хэрэгтэй. Хоёрдугаарт ариун сүнсний өгсөн бодлыг зөвхөн бодол хэвээр нь орхилгүй үйлдэл болгох ёстой. Галаат номын 5 дугаар бүлгийн 16 дугаар ишлэлд ийхүү өгүүлдэг. Харин би та нарт хэлье, сүнсээр яв, тэгвэл та нар Махбодын хүслээ гүйцэлдүүлэхгүй. Ром номын 8 дугаар бүлэг сүнсний бодлыг хэлдэг бол Галаат номын 5 дугаар бүлэг үйлдэлээрээ сүнсээр явахыг тушаадаг. Тэгэхэд бид Бурханыг улам гүн таньж мэднэ. Өнөөдрийн хэсэгт Йосефийн 3 үйлдэл тод харагддаг. Нэгдүгээрт тэр хаан болон түшмэдэд ариун сүнсний өгсөн сэтгэлээр үнэнч тууштай хандсан. Йосеф ах дүү нартайгаа уулзсан мэдээ фараоны ордонд хүрэхэд фараон болон түшмэд нь баярлжээ. Фараон тэрэг өгч Египтийн сайн зүйлсийг бэлтэн эцэг болон бүх гэр бүлийг нь авчрахыг тушаасан. Йосеф ах дүү нартаа хувцас өгч Беньяминд 300 мөнгөн зоос 5 хос хувцас өгсөн. Хэрв Йосеф хааны хайр хүндэтгэлийг хүлээж зүүд тайсныхаа дараа бардан болсон бол яах байсан бэ? Тэгсэн бол хаан түшмэдтэй тогтоосон харилцаа нэвтрэх байлаа. Гэвч тэр алдар хүнд магтаал хүртэх үедээ ч үнэт зангаа өөрчлөөгүй. Йосеф өсгөлөн хэдэн жил үргэлжлэхийг мэдэж хүний зүрхийг ойлгох ухаан мэрэгэн чанартай байв. Энэ нь хүнийг эвгүй байдалд оруулж хянах зайл биш, Бурханы өгсөн онцгой нэгүсэл байлаа. Хүний зүрхийг ойлгох мэрэгэн ухаантай бол бид тэр хүнд тусалж чадна. Гэвч зам чанар маань даруй, үнэнч, цэвэр биш бол энэ чадвараар хүнийг сүйтгэж хянах болно. Йосеф Бурханы өгсөн хурц ухаанаар хүний сүнсийг босгож амьлуулсан. Бурхан та бүхэнд хүний сэтгэлийг ойлгох онцгой мэрэгэн ухаан өгсөн бол даруй. Үнэнч байгаарай. Тэгээд тэр мэрэгэн ухаанаа Бурханы сайхан хаанчлалын төлөө ашиглаарай. Хоёрдугаарт Йосеф эцгийнхээ сэтгэлийг ойлгосон. Төрсөн дүү Беньяминаа тэрэн ойлгох хүртлээр их сансан ч дэрэгдээ үлдээлгүй ах нартай нь хамт эцэг урам буцааж явуулсан. Беньяминыг би дэрэгдээ үлдээе. Та нар эцэг болон гэр бүлээ авчир гэж хэлж болох байлаа. Гэвч Беньямин буцаж ирэхгүй бол эцэг нь дахин хэрэг санаа зовж шаналхыг бодсон. Тиймээс эцгийнхээ төлөө Беньяминыг явуулжээ. Сүнсээр явна гэдэг нь бусдыг ингэж бодож халамжлахыг хэлнэ. Энэ нь Иесустэй адилхан харагддаг. Иесус загалмаа дээр ухаж байхдаа чихийгээ шавьяахан даатгсан. Петр Иесусыг 3 удаа үгүйсгэхэд Иесус өөрөө зовж байсан ч эргэж Петрийг харсан. Өнөөдөр дахиад онгодохоос өмнө чи намайг 3 удаа үгүйсгэн гэж хэлсэн үг нь Петрт санагдаж. Тэр гадагш гаран гашуудан үйлжээ. Иесус Петр нүгэл үлдээд хэрэг шаналхыг хүртэл бодсон. Би чиний төлөө залбирсан. Чи эргэснийхээ дараа ах дүү нараа батжуул гэсэн хайраар харсан байх. Энэ бол загалмайн хайр, сүнсээр амьдрах амьдрал юм. 3 дугаарт Йосеф ах дүү нараа буцаахтаа замдаа бүү маргалт гэж хэлсэн. Тэр 20 гаруй жилийн өмнөөс ах нарынхаа замд мэддэг байв. Замдаа би тэр үед Йосефийг аврая гэж хэлсэн. Юда түүнийг зарыг гэсэн хэмээн бурууга бидэд тохож хэрэлдэж болохыг мэдэж байлаа. Тиймээс урьдчилан бүү маргалт гэж захисан. Эндээс ч ах дүү нарынхаа сэтгэлийг ойлгодог Йосефийн зам чанарыг харж болно. Зарим хүн энэ бол юмтай хүний хужуу зам төдий гэж хэлж магадгүй. Йосеф шоронд эсвэл боол байхдаа ах нартайгаа уулзсан бол ингэж чадах байсан уу гэж асууж болно. Христэд сэтгэл судлаач Арчибальд Харт сэтгэл ханамж болон таашаалын ялгааг тайлбарласан. Сэтгэл ханамж нь бусдад чиглэж авахаасаа илүү өгөхийг эрхэмлдэг бол таашаал зөвхөн өөрийгөө боддог гэжээ. Энгийнээр хэлбэл хүн өгөхдөө сэтгэл ханамж олдог гэсэн үг. Гэвч хайрлаж өгөх нь сайхан гэж хэлэх төдий хангалтгүй. Иесустэй хувийн харилцаагүй хүн авч байхдаа ч уурлаж өгч байхдаа ч зөхөрч болно.
Яагаад үүнээс илүү өгөөгүй юм бэ гэж уурлаж ихийг өгсөн атлаа үнэлүүлээгүй бол сэтгэлээр ундаг. Учир нь бидний дотор эзэн бос өөрийн бие төвд байдаг. Тиймээс өгөхдөө уур цөхрөл төрөхөд бид дахин дотоод өрөөндөө орж Бурхны өмнө очих хэрэгтэй. Хуучин хүнээ загалмай өмнө тавьж дахин хайрлах ёстой. Төв Америкаас Америкт ирж бичиг баримтгүй амьдардаг нэг аав байжээ. Тэр өдөрт 16 цаг ажилласан. Орлогынхоо ихэнхийг нутагдах гэр бүлдээ илгээдэг байв. Тэр маш хүнд нөхцөлтэй өрөөнд амьдарч өөртөө бараг юу ч зарцуулдаггүй байсан. Гэтэл гэр бүлийнхэн бага мөнгө явууллаа гэж уурлаж илүү сайн зүйл авч чадахгүй байна гэж гомдлдог байв. Өсвөр насны охин нь аавдаа байнга гомддог байжээ. Гэтэл нэг өдөр охин нь уцтжээ. "Ааваа, баярлалаа. Аавынхаа ачаар би аз жаргалтай байна" гэж тэр хэлв. Саяхан богино хугацааны сайн мэдээний багаас сайн мэдээ сонсож Иесустэй хувьчлан учирсан ажээ гимших үед нь хамгийн түрүүнд аав нь бодогдсон гэсэн. Аавдаа муухай хандсандаа маш их гимшиж ичиж байсан. Өөрийгөө нүгэлтэн гэдгээ харсан. "Ааваа, би танд хайртай" гэжээ. Энэ бол Манхэттны мишин чуулганы англи хэлний мөргөлд ирдэг Төв Америкийн нэг ахын надад ярьсан өөрийнх нь түүх юм. Хичнээн үнэнч сайн хүн байсан ч үргэлж өгсөөр байгаад цөхөрч найдвараа алдаж болно гэвч Иесус өгдөг хүнийг ч авдаг хүнийг ч өөрчилдөг. Йосеф ариун сүнсний өгсөн сэтгэлийг үйлдэл болгоход Бурхан хаана түшмдийн зүрхийг ч өөрчилж чаддгийг уламгүй мэдсэн байх. Тэр Бурхантай уламгүй уулзаж түүнийг таньж мэдэн амьдралаа Бурханд өргөсөн. Йосеф Бурханыг ингэж таньж мэдсэн юм. Та бүхний дотор ажиллаж буй ариун сүнсийг хүлээн зөвшөөр. Энэ миний бодол уу, ариун сүнсний өгсөн бодол уу гэдгийг хорон бүр үгийн өмнө ялгаарай. Тэгэхгүй төвхтэй байсан ч үргэлжлүүлэн хийгээрэй. Ариун сүнсээс бүү төрүүл. Ямар нэгэн зүйл өгөхдөө залбирч ариун сүнсээс асуугаарай. Авахтаа шууд шүүрч авалгүй. Бурхан үнийг ав гэж байна уу? Энэ хүслийг өгч байна уу гэж асуугаарай. Ирэх 7 хоногоос сайн мэдээний аялалд явах хүртэл үргэлжлэх сургалтаар энэ тухай илүү гүн авч үзнэ. Өнөөдрийн нэг гол мэдээ бол Бурханыг таньж мэдэх ёстой гэсэн үг юм. Йосеф Бурханы тухай юу мэдсэн? Түүнийг хэрхэн таньж мэдсэн бэ? Та бүхэн ч энэ 7 хоногт Бурханыг илүү таньж мэдхийн тулд юу хийхийг хүсэж байгаагаа бодоорой. Би ингэж хийн гэсэн сэтгэлдээ буцаж боддоор хэрэгжүүлэхийг юрой. Одоо хамт залбирая. Бурханы та бүхэнд харуулсан том жижиг бузар мөгийн төгсгөлийг бодоорой. Нэгэн цагт өргөс мэд хатгаж байсан зүйл Бурханы дотор хэрхэн бие амраан суух зөөлөн сандал шиг өөрчлөгдсөнийг санаарай. Бурхан өргөж төгсгөлийг нь харуулдаг биш гэж юу? Та өргөсөө бодож амьдардаг уу? Эсвэл эцэст нь Бурханы өгсөн амар тайван амралтыг бодож амьдардаг уу? Бүү. Бүү юм ээ. Бурханыг дагаж сайнаар мөг ялж зөв шударгаар амьдраарай. Бурханы хүссэн амьдралаар амьдр. Тэгвэл Бурхан өөрөө бүгдийг гүйцэнэ. Энэ бол өнөөдөр Йосефийг хараарай гэж бидэнд өгсөн Бурханы мэдээ юм. Бурхан минь, амьдралд минь өргөс мэд хатгаж айлгадаг зүйлд би зүрхээ булаалгахгүй. Баяр хөөрөө алдахгүй. Би эзэнд баярлан таныг магтана. Таны өгсөн амар тайван миний сүнсэнд уламгүй бат бөх болох болтугай. Одоо хамтдаа залбирая.